Дэлхийн монголчуудын амжилт радио 88-р урлагийн дээр сугат харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахин айлтгая. 7 өдрийн даваагаас баасан гаргийн ягн цаг мөчид радион 3 дугаар студиэс шуугах тусам нягтал гэсэн уриатаагаар дөрвөн зүгэн шуган нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг Улаанбаатар хотод 18 цаг 15 минут болсон өнөөдөр 2025 оны 4-р сарын 9-ний лав гаргийн дөрвөн зүгэн шуган нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч Анжгаа гэрлээ нариулагчаар мөнх цэцгийн төвшин байрнаар ажиллаж байгаа. За дахин орой минь. За дахин орой минь түргий. Нэвтрүүлгийн хамтраалагчаар хятяан туянаас үүдэлтэй хөвшрэлтэй эсрэг цогц хамгаалалт Аняса брэнд за мөн мид снэк буюу мини салями өхрийн махан жеркигээрээ Hello брэнд хамтран ажиллаж байгаа. Баярлалаа. За өнөөдөр чи миний мэдээг эрхэлдэг тийм үү? Тийм ээ. За шуугуулад өгнө. За ойрд бид нар өшт дээр гой хүүхэн харуулсангүй хүмүүстээ харуулаагүй. Миний ихний мэдээ үнэхээр гоё хүүхэн шүү. Үнэхээр гоё хүүхэн. Манайхаа орж ирээд ерөөсө ичиж нэрлэхэлгүй харцгаа. За. Ойрд нэрээ ийм гоё хүүхэн мөхний тухай яриаггүй юм байна бид нар. Нэрээ тийм биш тий. Ойрд яриаггүй. За нилээд бадрангуу ер нь бол загвар өмсөгч, фитнесчин, за цаашлаад орчин цагийн одоо хүн болгоны нэрнийхээ өмнө зүгээд яваад байдаг болсон инфлюенсер гэдэг сэтэртэй Америк бүсгүйн хийсэн мэдэгдэл задгай зураг хөргөн олонний анхаарлын төвд ороод байна. За зургийг хар. Үнэхээр супер хүүхэн. За үнэхээр гоё хүүхэн байна. Мөн байна, бэлхүүс нарийнхан, өгзөг гоё. Тэгээд дээрэс нь хамгийн гол нь мулаат юм байна штэ. Мулаатка тэгээд царай марай бол бас супер. Үнэхээр гоё хүүхэн байна. Үнэхээр л супер хүүхэн. За. Тэгээд энэ бэлтгэл хийдэг, байнгын бэлтгэл хийдэг. За, Лос Анжелест амьдран суудаг Изабелла Гарсия гэдэг энэ бүсгүй төгс бие галбараа хадгалахын тулд өдөр болгон 3 цагийг дасгал хөдөлгөөн хийхэд зарцуулдаг юм байна л да. За. Гэвчиг зааланд орчхоор нь ирчүүд гөлрөөд нөхөр найз залууга хардсан хүүхнүүд муухай хараад амгалан тайван дасгалаа хийх боломж олдохгүй байгаа нь хэцүү байна гэж гомдлоод ингээд олонний анхаарлын төвд орчод байгаа. Бид нэр яг адилхан зовдонтой байгаа байхгүй. Би одоо фитнест бүр явах байсан шүү дээ. Айгүй хэцүү байдаг. За бас дээрэс нь боксер хичээлд юм байна. За. Вау, ямар гоё юм бэ нэрээ. Би бол солиор болж байгаа. Байна. Энэ бүр миний хамгийн дуртай арьсны өнгө ахгүй юу? Яг. Үнэхээр солиод байгаа юу хүн байна. За. Энд тэгтэй байна шүү дээ. Би зүгээр зарим зургийг харахаар энд нэг жоох Аз цус байна даа л гэж харсан шүү. Бас магадгүй. Тий, би Аз цус байна уу даа гэж харсан шүү. За. 28 настай фитнесчин бүсгүй хувьд бол Instagram дээр 1.3 сая дагагчтай. Пүү, за. Харин саяхан тиссээр төвчээрийн утсан тасраад ноён нуруу нь хугараад. За. Гомдол тавихад хүрчээ. Хатан нуруу хугарна шүү. Тий, хатан нуруу нь хугараад. За. Гомдлыг нэрж өгье. Яа, зөв хүлний тасал масгалыг зөв гайхуулж байна дөө. Нилээд задгаа буюу бичил хувцс өмсөж, бие галбираа гайхуулж дасгал хийх дуртай энэ бүсгүйг зааланд орсон даруйд нь ирчүүд дасгалаа зогсоогоод. Дагуулж харахаас гадна бүр дасгал хийж байхад нь хажууд нь ирж гөлөрдөг. Нэмээд тэр гөлөрсөн залуучуудаа хардсан хүүхнүүд өөрийг нь мөрлөх, дасгалын төхөөрөмж харамлаад суллаж өгөхгүй байх гэх мэт хурган хүндрэлүүд учраас асуудал болоод байна гэдгээ албан ёсоор мэдэгдэжээ. За тэгээд хүндчин өргөх гингүүд бөөн ирчүүд туслая гэж шаваад мөрөөрөөч жин өргүүлдэггүй гинэ. Одоо ингээд штанг өргөх гэхээр би туслая гэж урд хойнд гар зогсоод ядаргаа болоод идэх гинэ. За мэдээж иймэрхүү зүйл ярингууд хувьд сунрын сонголтыг шүүмжлэх хүмүүс их гаж ирсэн. Харин бүсгүй хувьд хэн нэг хүмүүс тааруулж хувцас өмсөх биш. Харин байгаа бие зогцтой тааруулж хувцслаад өөртөө ихтэй баймаар байгаа болохоор гөлрөөд байдаг залуучууд гөлрөхөө болох хэрэгтэй байна гэж ярьсан. Тийш дүүнэн штэ ер нь. Энэ хүүхэнтэй ингээд одоо юу гэдгийг хижаб өмсөд дасгал хийлгэх гээд байгаа юм уу? Хайшин тий. Үгүй ээ энэ одоо орчин цагийн энэ эрхчлөөт нийгмийн эмэгтэйчүүд бол тэ ингээд ялангуяа дасгалын зааланд бол тэ ийм одоо биендээ өвтөйхөн хувцас өмсөх бол зүгээр байх л зүйл. Тийш. Онлайнд энэ бүсгүй мэдээж олонний ярианы сэдэв болж байгаа. Сайхан гоё биетэйг нь магтах хүмүүс байгаа ч хитрхи бие тоож бие төвтөө болоод байхгүй асуудлыг байгаа мэтэр бие төвтөө болцоход байхгүй асуудлыг байгаа мэтэр ярьж байгааг нь шүүмжлэх хүмүүс ч бас байна гинэ. Гэхдээ ийм хүүхэн ороод ирвэл бие ч гэсэн гөлийн. Би ч гэсэн дагуулж харна нэрэ. Ийм гоё хүүхэн орж ирээд тэгээд ийм нэг ийм бүр ийм нэг болболын бандаа шигтэй
дасгал хийгээд байвал хин ч гэсэн харна шүү дээ энэ чинь. Үгүй ээ, гэхдээ хардаа байгаа юмыг яах юм? Гүгэл Яах юм? Юу юм? Харагдаад байгаа юмыг яах юм? Тийм шүү дээ, харин Нүдийг яах юм? Тэгээ яах гэдэг. Нүдийг яах юм та нар? Миний нүдийг ер нь та нар яах юм? Тий. За. Гоо тэгээд зүгээр яг энэ бол те би бол зүгээр яаж харж байгааг гэхээр зүгээр л попер шүү дээ. Гэхдээ зүгээр ийм ингээ хувцалсан одоо тэр нөгөө тэнгисийн хэрэг 2 4 7-г хаар тэнд чинь бүр байнга л нүцгэн шахуул явж байгаа үсттэй. Тэгээ энэ хүүхний ингээ зураг болгоно гоё юм. Гоё, үнэхээр гоё юм байна. Тэгээд энэ ингээд юу гэдгийг ийм төрсэн хүүхэн болгон л ийм асуудалд өртөж байгаа. Тийм шүү. Бүгдээрээ л ийм байгаа. Ийм дарамтанд орлож юм хийдэг. Тэнгүүт шүү дээ хашир бол төрүүлж попорсон хүн л болчлоо. Ер нь бол би харин ч тэр эсрэгээрээ за энэ хүүхнийг хараад за яг энэ хүүхэн шиг гоё болж чаддгүй маа гэхэд нэг алигтойгон шиг нөгөө өөр ингээ шантардаг штэ тий фитнесээ тусаал ихэд бүр харин ч өөрийгөө хурцлаад бүр илүү сайн хийн мөрөл зүрэлж тэнэгдэж байгаа оронд тийм штэ ингээд ийм гоё хүнийг хараад гой бахархах хэрэгтэй байхгүй юм чи. Яг намайг жимд явдаг байхад манай нэг эмэгтэй дасгалжуулагч байдаг байсан байхгүй. Тэр гоё өхөн. Тэр дасгалжуулагч ойртож хурж ирээд ингээд дасгал масгал хийх гингүүд би бүр ингээд дасгалын бүр ямар ч тийм баримжаагүй болдог. Тоо моогоо мартан ер нь л айгүй эвгүй болдог. Тэгэхээр тийм гоё хүүхэн ч бас ингээд ирчүүдийг бол бүр ингээд паникнд оруулж байгаа байхгүй. Санаатаагаар биш зүгээр. Ямар ч одоо юу аахгүй зүгээр байгалийн рефлексээр л харж хаад байгалийн рефлексээр л гөлөөчөд байгаа болохоос энэ хүнийг бол эвгүй байдалд оруулах гэдэг юм биш л дээ хөрхий. Тийм ээ тийм. За сэтгэлдлүүд нь нэг сайхан хүүхэн биш л байдаг. Манай жимд энэс сайхан хүүхнүүд зүгээр дасгалаа хийгээл яваад байна. Ийм хүмүүсийг битгий хоор гэж бай. Өөрийгөө их юмд боддог болчихдаг юм гинэ. За. Цэвэр атархал. Тийм байна. Гоо үсгэлэнтэй байж болохгүй хэцүү юм аа. Эмэгтэй хүн ер нь хаан ч явсан заавал муу муухаагаараа дуудуулах юм аа. Жимд очвол хөөрхөнгөд гөлрөөд буруу хувцлаа гэж загнаад хэцүү юм аа. Эмэгтэй хүн бол төрөгч хэцүү юм даа гэж. Өөртөө арай л ихтэй санагдаад байх юм. Энэ байтугай гоё хүүхнүүд байж л байдаг. Энэнийг мөнгө өгсөн ч гөлрөхгүй амлыг гинэ. За наач юм бол бүр цэвэр атархал. Ер нь бол гөлрнө. Тэгээ энэ зүгээр хүүхний хувьд бол би бол зүгээр шүмжлүүлтэй арай л жоохон попорчлоо. За тэгээ бусдаасаа төрүүлээл та гээл тэ зүгээр л тэ ингээд явж ивэл болохоор шүү дээ. За. За Улаанбаатар хотод 18 цаг 22 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар Meatsnacks буюу мини салями Украин махан жеркигээр Hello брэнд хамтран ажиллаж байгаа. За эдний жерки шүү дээ тий. Яа, ста энэ нөгөө нэг эд төгжирлийн цагт ста нэг машинда тавьсан байхад үнэхээр амны зугаа тэгээд дээрэс нь чинь нөгөө нэг ийм хатуу ингээ хатаацсан мах учраас те сайхан эхлээ хүлхэн. Хүлхэд сайхан амтыг авч агаад зөдрүүлээ. Тэгээд сайхан зажлаа тэгээд нилээн удаан зажлагдсан шүү. Ста сайхан шүү. За энэ Hello Mini Salami гэдэг нь 20 грамтай. Beef jerky гэдэг нь 40 грамтай байгаа. Тэгээ яг ингээд төгжрөлт явж байгаад хүн өлсдгөө. За тэрнээс гадна одоо жишээлбэл явган идлаар явж байгаа хүмүүс, урт замт машинтай явж байгаа хүмүүс, за нэг бол номын санд суугаад ингээ хичээлдээ эд улаарцсан байгаа залуучууд. За кино театр руу элдв бус юм ах цах элдв бус юм оруулдаггүй. Удаан кино үзэж байгаа. Одоо зарим кинонууд 4 цагийн кино минь тамалж штэ бас. Тим кино үзэж байгаа бол за тэгээд одоо ингээд холын гал тэргээр явж мовж байгаа ийм үед бол те аль нь болно. Яг хөөхлөөр ингээд кармалж явж байгаа л зүгээр гаргаал авандаа хийгээл идчихнэ. Энэ бүтэн жил гэсэн чинь тасалгааны температурт бүтэн жил чадгалж болно. Яг цөөн кармалдаг шиг гэж. Цөөн кармалдаг шүү дээ. Юу хөтөд байгаа юм. Жерк гэж идэх юм аа. Салям шүү дээ жоохон. Йоо. Ингээд идчихэн тэгээд заавал зогсож ингээд нөө нэг хоол унд болох гэдэг шаардлага байхгүй. Ялангуяа ингээд тэмээн тэрэгтэй ч юм уу морин тэрэгтэй юм. Ялангуяа энэ нөө нэг аяллаа компаниуд бол жуулчдтай ингээд ирсэн жуулчдтай морой аялалд явахт нь бол өвдөн хийчмээр байгаа байхгүй. Тэгээ тэр заавал зогсоод хоол унд болоод ингэхлээр хайрын цаг хугацаа болоод идэг. Зүгээр за морин дээр явж байхдаа идэл явчихд болж байгаа байхгүй. Яг байна. За Очурд агенс компани Германы сүүлийн үеийн техник технологиор үйлдвэрлэсэн ийм тугуулган ууттай. За тэр сая анжгаа хэллээ шүү дээ. Тасалгааны хэмт 1 жил хадгалах зориултаа махан амттныг Монголд анх удаа үйлдвэрлэн худалдаанд гаргасан. Тэгэд манай Очурд агенсийнхан бас ингээд бүтээгдэхүүнийхээ дээжээс авчираад өгдөг байсан. Олон жил хамтарч ажиллаад болоо юу да? Бид нар тэгвэл эфирд орж ирээ сайхан үзүүлнэ шүү дээ. Идэж үзүүлнэ шүү дээ. Нэг сануулчих да.
За тэгээд G25 болон бүх сүлжээ дэлгүүр, хүнсний дэлгүүр болон очир дайнс компани нэрийн барааны дэлгүүрүүдээр худалдаалж байгаа. Тэгээд дэлгэрэнгүй мэдээллийн та 76 тэг 7530 9020 7530 гэсэн дугаараас аваарай. За тэгээд Hello Brand гэд шууд бичээд сошиал хаяг руу орох боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар одоо мини салями укрийн махан жеркгээрээ очир дайнсын Hello Brand хамтран ажиллаж байгаа. Баярлалаа. За 400 шугам нэвтрүүлэг радион 3 дугаар студиэс шуугих тусам нягтал гэсэн уриатаагаар үргэлжлэн хурж байна. За өнөөдөр үдийн ачаар нэвтрүүлэг нөгөө сонсогчтой шууд эфирийн утсаар холбогдож өөрсдөр нь хүчлэлтөө түүхээ яриулдаг. За тэрэн дээр өстэй илгийг авсан. Нэг залуу ингээд нэг цагдаа найзынхаа талаар яриад тэгээд өөдгөө нь зүүдэндээ явдаг. Тэгээд зүүдэндээ явж байхдаа заяа тэр чи шав шалдан мөртлөө дээрээ ноосон малгатаа заяа доороо хороомтой заяа тэгж явж байхад нь зургийн дараа байсан. Тэгээ нөгөөдгөр нилээн шантаажлдаг байсан байгаа найз гэдэг утгаараа. За тэр илгийн авсан. За тэгвэл зүүдэндээ явдаг хүмүүс байдгаа. Нэг бодлын амар, нэг бодлын одоо нэг иймэрхүү тохиолдлууд нь хүчилтэй штэ. За одоо би малай шууга хүрэх гэж байна. За биднийг бол багт тэгдэг байсан шүү дээ. Ингээд зүүдэндээ явж байгаа хүнийг хамаагүй сэрэж болдгоо тэгэхээр өвчтгийн гинлээ. Галзуурдын гинлээ минлээ гэ тэ. Зочид сэрээд галзуурдын гинлээ минлээ гэд. За даваа гарагт 40 насны нэг залуу унтаж байхдаа зүүдэндээ яваад барилгын өндрөөр ингээ кран дээр гарчихсан байсан хэрэг гарсан. Ямар амар. Тэгээд одоо заяа зургийг манай найруулагч өгөн заяа. Тэгээд нөө ийм краны нөө ийм урт одоо ингээ хушуу гэх юм уу юу гэх юм да. За тийм. Тэрэн дотор явж байгаа юм чинь. Өө тийм байж тээ. Амар агаад тээ. Энийг нэрнгээсээ сэрээвэл энэ үхэн. Бурхан минь. Шууд тэнцвэр алдаад унаад үхэн үсттэй. Бурхан минь харин тий. Йоо би бүр хараад. Йоо тэгээд хамгийн амар нь ингээд сэрэн шүү дээ эн чинь. Тэгэхээр одоо яанам бэ? Тэгээ эн чи бас нүцгэн байгаа юм биш үү? Тийм ээ. Чаавсаа. За нөхөр бол өөрийгөө өндөр кран руу авираад байгаагаа мэдээгүй. За харин Сапа мужийн Лион хотын иргэд 120 гаруй метр өндөртөө кран руу авирч байгааг харсан хүмүүс онцгой байдлынх нь хүн амиа хорлох гэж ингээд дуудлага өгсөн. За дуудлага авсан даруйда хотын онцгой байдлын газрын албан агчид нөхөр дээр өглөөний 6 цаг 57 минут гэхэд ирсэн. Харин өндөрлөлт гарсан залуу нилээд айчсан байдгаараа хамаг юмнаас зуурчсан байхад нь сэрцэн. Онцгойгийн ажилтнууд краны сум гэдэг баг шүү нэрэ. Ярилцаж одоо тайвшруулж байгаад аюулгүй буулгаж авсан. За амиа ягуутг нь байтугай өндөрт сэрээд сүнсэн зайлчсан эрэгтэй хувьд унтаж байгаад нэг мэтгэд одоо нэг газар руу одоо ингээл явах хэрэгтэй юм шиг санагдаад тэгээ явж байгаагаа зүүдэл гэж бодож байсан гэж өөрөө ярьсан байгаа. За хүн хөл эхэлчихсэн байсан үе болохоор хүмүүс сошиал медиа дээр одоо янз бүрийн зураг авч их шеэрлж байна. Йоо энэ бол тэ бүр ингээд за каранч ингээ босоо байгаа штэ. Дахиад энэ урагшаага явсан сум бүр амар өндөрт. Тэр өндөрийнх нь баг үзүүр дээр нь очсон байна шүү. Амар байгаа зү. Йоо, амар видео ороод ирлээ. Бүр видео ороод. Бурхан минь. За тэгсэн чинь заяа. Одоо тэгээд тэнгүү дээртэй интернет хэрэглэгчд болохоор юм хуваагдмал байр суурьтай байгаа. За нэг хэсэг нь болохоор залууг зүүдэндээ явсан гэдэгт нь итгэж байгаа. Нөгөө хэсэг нь болохоор өөрийгөө гимтэх гэж тийшээ авирчаад эцсийн мөчд одоо ингээд нөгөө хэрэгнээд айсандаа зүүд мүүд гэж худлаа ярьсан гэж хүмүүс бол үзэж байна. За тухайн хэрхэн ямар нэг байдлаар бол гимтэж бэртээгүй. За харин аврах ажиллагааг өглөөний 8 цаг 20 минутад дуусгасан. Хэргийг одоо цагдаа нар шалгаж байгаа гэсэн мэдээлэл цацагдж байна. Чин 6:57-д ирээд 8 цаг 20 минутад дуусгахлаар баг 2 цаг 1 цаг гар үргэлжилсэн байгаа шүү дээ. Унаад өгтгүү маа гэхэд тэр өндөрт чи баг хөлдөд өгөх шүү дээ. Тийм шүү дээ. Амар хөтөн байгаа шүү тэн дээр бол. Би нөгөө нэг 18 онд байхаа юу яадаг гэсэн байхгүй одоо ингээд нэг ажиллаа тараа тэгээд нэг юм хүргэлтээр ингээд там тустай агшнаар ингээд газ зар өгөнгүүтээ эфирээс гараад ирэнгүүт залгацсан байхаа бол уцтаа тэгээд тэр бүтээгдэхүүнийг ингээд хөргөж мөргөж өгдөг байсан байхгүй юу ингээд цалингаас гадар бас нэг хөрхөө орлого болгоод тэгсэн чинь нэг удаа ривер картны тэнд ингээд очисон чинь надтай нөгөө уцаар ярьж байгаа хүн яг ингээд намайг хараад чи тэр хувцтай мөн үү те за би одоо ингээд чам руу хүн явуулчих тэгээд ингээд авъя гэдэг би гайхаад ингээд байрлал бол хаанаас хараад байгаа ингээд тий тэгсэн чинь кранист эмхтэй кран дээрээсээ харж исэн байдаг байгаа шүү. Тэгээд дараа нь харин ингээд ярьсан чинь ер нь хамгийн хэцүү асуудал нөгөө бийц нэг тийм өндөрт гарсан хүн чинь ингээд те буугаад байн ингээд бийцч бас чадахгүй штэ. Хэцүү тэр айгүй хэцүү асуудал байдаг гэж ярьж исэн. Саяхан зүүдэндээ золбин охоо зохих гэж байгаа 4 настай охиноо зочоод сэрсэн гинэ баазар. Бас чиг зөөлөн зогсон юм шиг байна лээ базар байна гэдэг. За
Амар сэтгэгдлүүд нь. За. Дүү маань хажуу байрнаас шүн ороод ирчихсэн. Цаашаа хараад халбгаар талах зүсггээ зогсож байсныг нь өөрийн нүдээр харсан болохоор ингэж явж зүүдэлдэг хүмүүс байдгийг мэднэ. Энэ харин их зөрөгтэй явж зүүдэлдэг хүн байна гэсэн байна. Пүү би бол сэрэл зоцсондоо ундгүй маа гэхэд тэр өндрөөс найсандаа зүрх хаагдах юм байна. Гэхдээ үнэхээр зүүдэлж гарсан болов тэр өндөр том кран руу авирч байхдаа хүн сэрмээр л юм да. Ядаж агаарын даралт буураад хүүтэн агаартай болохоор хүн сэрмээр юм да гэсэн байна. Дээшээ гараад айгаад ширгнээд эцэст нь авруулаад бууж байгаа юм биз дээ. Зүүд мүүд гэд хуурах гэж оролдчихжээ бас гинэ. За. За Улаанбаатар хотод 18 цаг 30 минут болсон. Нэвтрүүлгийн маань дэмжээ ажиллагчаар Toyota Top Motors дэмжээ ажиллаж байгаа. За Toyota-гийн аль биесны дилер Top Motors төвд 5 7 турш 5 төрлийн өөр бэлэгтэй автомашины тос солих аян эхэлсэн. Тэгэхээр та бүх төрлийн Toyota болон Lexus автомашиныхаа хөдөлгүүрийн тосоо Top Motors төвдөр солиулаад гарын бэлэг авч давхар 7 хоног бүрийн топ бэлгийн эзэн болох боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийн 77 80 дугаараас аваарай. 77 80. Ингээд түрүүлийн дэмжээ ажиллагч Toyota Top Motors баярлаа. За одоо миний хүргэх гэж байгаа мэдээ бас амар мэдээ шүү. Зүрх мөрөх нь өвддөг тийм хүн байвал орж ирж харах хэрэггүй. Зүгээр үгүй бол зүгээр орж ирж харж болно энэ видеотой. Нидерландд болсон хэрэг. За Амстердам хотын төвд болсон нэг хэргийн зураг хөрөг бичлэгийн сэлтэн цацагдаад хүмүүсийн ярианы сэтэв болоод ид шүүгэж байна. За 4 сарын 3-ны өдөр гэдэг чинь одоо юу юм бэ? Бас 7 хоног хүрээгүй хоногийн өмнө нэрийг нь дуртаагүй нэгэн хүн Даам гэдэг талбайн дунд байдаг үндэсний хөшөөний дэргэд машинтайгаа очоод машинаага дэлбэлээд өөрөө цуг шатсан хэрэг гарчээ. Хүүе гэтээ энэ рүү одоо ингээд нөгөө усмас цацаад ямар амар юм бэ? Наад чи өөрөө шатаад гүгээд байгаа үстэй. Харин тэгээд байна. Харин тийм учраас би нөгөө зүрх мөрөх муутай он битгий үзэрэй гэдэг байгаа. Ямар амар хэрэг вэ? За. Шатаж байгаа ир машинаасаа гарч ирж гал ассан чигээрээ таг доороо эргэлдээд гал сөнөөгчд хор цацсан унтрааж байгаа бичлэгийн цацагтаад байгаа. Энэ одоо нөгөө манахаар бол зулын гол болно гэдэг нь болж байгаа юм уу? Яаж энэ одоо яасан байгаа юм бэ? Ядахад яг энэ талбай дээр нь өнгөрсөн 7 хоногт нь нэг Украин ир 5 хүнийг хутгалсан хэрэг гараад байсан юм байна. Амар юм бэ. Бурхан минь. Машин дэлбэрэх чимээгээр хүмүүс мэдээж айж цугцсан. Харин дэлбэрэлт намжиж машин шатаж эхлэнгүүд өнөөхөр машинаасаа бууж ирсэн. Бууж ирэхдээ шатцсан бууж ирж байгаа шүү дээ. Цагдаа нарын хувьд энэ нөхрийг өөрөө санаатаагаар машинаа дэлбэлж гал тавьсан гэдэг дүгнэлтийг урьдчилсан байдлаар хийгээд байгаа. Энэ үйл явдлын дараа 50 настай эрэгтэйд анхны туслан үзүүлж цагдаагийн хяналтанд дор эмнэлэгт эмчилүүлж байгаа гэдэг мэдээлэл цацагдаад байгаа юм байна. За. Ийм амар юм болсон. Энэ өштэй хүмүүс яг ингээд нөгөө энгийн хүмүүс зүгээр ингээд бөөндөө ингээд алхаа зүгээр зугаалаа явж байгаа талбай дээр шүү дээ. Гинт нэг баг юм машинтайгаа гарч ирэнгүүтээ дэлбэлсэн машин дотроос өөрөө ийм галтай гарч ирж хүмүүсийн дунд ингээ амтаараа шатаад ориллоо шүү дээ. Тийм шүү дээ, харин тийм ээ. Бурхан минь ямар амар. Манайд ч бас нэг нөхөр дээрээс гал бензин асгаж хагаад өөрийгөө асааж байгаа үстэй. Тийм шүү дээ. Тийм амар явдал болж ирсэн шүү дээ. Бас саяхан шүү дээ энэ чинь. Тийм шүү дээ. За сэтгэлдлүүд нь амнаасаа уудах мөрөөрөө уудахгүй заавал төв талбай дээр маань очиж үүдчил байдаг. Энэ хүмүүсийн сэтгэл зүйд үнэндээ яг юу болоод байдгийг үнэхээр ойлгохгүй юм а гинэ. Манайхан чи хөөрхөн амт бид нар ингээд Монголд ийм янз янзын юм болоод сэтгэл нэвтрлийн янзтай хүмүүс гарч ирээд байна уу гэхэлэр үгүй. Дэлхийд даяар л ийм янз янзын нөхдүүд байна. Яг үнэ. За тэр Украин нөхөр бол зүгээр л шоронд жаргаж хөвтөх гэж хүмүүсийг гэмтээсэн гэж уншсан штэ. Аимшигтай байгаа үстэй. Зүгээр л хоол ундтай сайхан духтай дулаан газар байхын тулд хүн гэмтээж байдаг. Үнэхээр аимшигтай гинэ. Ямар амар хэрэг вэ те? Тийм, Нидерланд ч нь бол ер нь хүний эрхийг хангалттай бол амар л да. Тэгээд тэр Украин залуу бол одоо ухаанда Нидерландд ингээ хурж ирчээд амьдрахад хэцүү байхлаар нь хүн утгалаад тэгээд шоронд ороод одоо шоронд наадах чи одоо зүгээр тусгай хоол хүнстэй тийм өстэй тухтай тавтай өрөөнд гівтж байгаа юм байна л да бараг л. За энэ хорвоо дэлхийн хаашаал эргээд байна да. Яа тэр галынхаа шоконд ороод юу ч мэдрэхээ байжгаад орилж хашгичих үгүй. Доороо эргэлдээд байна штэ. Үдсэн чинь бүр айчлаа амар юм а гинэ. Харин тийм ээ үнэхээр амар юм. Тэгэхээр ингээд хүн ингээд төсөөлдгөө юм байл да. Гал ингээд өөр дээр нь асуул ямар байх уу те ямар өвдөлт мэдрэгдэх үү. Яаж одоо өөрт нь ингээд биенд нь ингээд өөрчлөлт орох уу гэдгийг мэдэхгүй байжгаад яг тэгээд тэр нь ингээд
биен дээр нэрэнгүү шок болчтой. Тэгээд дээрэс нь хардаа одоо ингээд бид нар бол зүгээр зураг харж байгаад ийм амар байгаа юм чи яг тэрийг чинь дэрэгдээс нь харж байгаа хүмүүсийн хувьд бол бүр амар цаашаа эзтэй юм шүү дээ тий. Өстой амар юм байна. Бүүзэгт байна. За миний мэдээ бол энэ өстой үнэхээр ширэлцэн хүүхэн заяа. Шотланд шуугаа өргөх гэж байна. Ер нь би өмнө нь хоёлоо Шотландын шуугаа хүргэжсэн юм уу? Бараг л үгүй дээ, те. За ховор л байх үргэлжсэн ч. Шотландд нүдүүлээд байгаа нэг ээжийн талаар ярьж өгнө. За 38 настай Аманда Фрейзер гэдэг энэ эмэгтэй Ланаркшир хотын East Kilbridge-ийн Bjorn хөл бөмбөгийн клубын санхүүчээр 2009 онд томилогдсон юм байна. За гэхдээ клубын санхүүчээс бууж ажиллаа өгөх болоход нь мань нөхөр энэ он жилүүдэд клубын мөнгнөөс хувьдаа завшиж өмч хөрөнгийг нь шамшигдуулж байсан нь тодорхой болжээ. Хүүдий. За клубын санхүүгийн 13 мянган фунт стерлинг дуцсны дараа клубийнхан энэ хэрэгт цагдааг оролцуулахаас өөр аргагүй болсон. Тэгсэн чинь санхүүчээр нь арилж байсан энэ эмэгтэй мөнгө завшаад том дуучдын концерт үздэг. Нэмээд тансаг зэрэглэлийн ланжери буюу дотор хувцсны олон тооны цуглуулгатай болсон. За тэгээ бензин шатхуун утасны мөнгө төгрөгээ клубын санхүүг зүгээр хувийн хитвчгээ ашиглаж байсан нь тодорхой болсон. Айгөө. За мэдээж энэ хэрэг шүүх рүү шилжээд санхүүч өсгөө 10,663 фунт тавьда хувьдаа ашигласан нь одоо тогтоогоод хэсэг мөнгийг нь эргүүлэн өгсөн боловч одоо 4,900 фунтын өртөө хിവэрэ байгаа тухай Scottish Sun мэдээлсэн байна. За хамгийн мангар заяа энэ аюу бүтэхгүй. Хөвгүүдийн хөл бөмбөгийн багийн санхүүг барьж вэж баахан дотор хувцс клубын дансаар авцсан бүр дансаар. Өөртөө нэлээд том дотор хувцснууд. За мэдээж ажиллаа өгснийхэн дараа ажилд нь аудит хийгээд дараагийн үлээж авсан санхүүч нь энэ бүх бензин шатхуун тоглолт нэмээд дотор хувцсны гүйлгийг нь хараад яавч өсвөрийн багийг удирдахад шаарддаг төрлийн гүйлгээ биш гэдэг нь бол тодорхой байгаа шүү дээ. За эхлээд бол нөхөр гүрийсэн. Юу яриад байгаа юм бэ? Би стонороо дотор хувцс онлайнаар авдаггүй өстө. Хүүхдийн багийн мөнгөөр юу гэж авах вэ гэж жохон менхийн цагаан дахтаны дүр тоглож байсан ч өнөөх зартаа дотор хувцснууд нь гэрээс нь гарч ирснээр хэрэг дууссан. За ямар тач анх удаа хэрэг үлдэж байгаа болохоор зөөлөн шитгэл оноох юм шиг байгаа. Гэхдээ өрөө барагдуулах үүрэг бол хүлээхэн байна. За сэтгэгдлүүд нь энэ эмэгтэйг тансаг зэрэглэлийн дотор хувцастаа төсөөлүүлэхгүй байж болох уу? Хүчээр ийм юм бодсондоо уур хурцглээ гэж. За би бас уурлаа л сууж байна. Ер нь бол штэ те махлаг, миралаг, хөвсгөр, бүдүүн, тарган гэдэг. Одоо энэ тарган гэдэг бол бүр хамгийн сүүлийн одоо юу байгаад байгаач. За энэ бол тарган ийм эмэгтэй байгаад байгаа. За хүн тоогдгүй зовлон сэтгэлийнхээ хоосрлыг дотор хувцс худалдан авч зогоож байсан юм байхдаа эвгүй төрхтөө хүн байна. Дотор хувцстайгаар нь ердөөсөөч бодмооргүй байна гэсэн байна. За би сэтгэлдээ уншиж өгч байгаа шүү. Хүүхдийн багаас хулгай хийгээд байхдаа яах вэ? Гол мөнгийг нь гаргаж аваад бэлнээр нь ашиглана гэдэг гол нь дансаар нь шүүгдэж баригдаад ичхүүхтэй юм бэ шившиг гинэ. Бүр ширтээ гар байна л да. Энэ ууг нь санхүүгийн ажилтан данс масны баригдахыг мэдбэрийн. Харин тийм чинь тэгээ зүгээр те зүгээр клубын данснаас дотор хувцс руу мөнгө шилжүүлж л байдаг юм. Харин тийм. Хүүхдүүд нөхөр. За ийм хэрэг болсон байна. За хамтран танилцуулаад өргөжлүүлье. Улаанбаатар хотод 18 цаг 38 минут болсон байна. Хитяган туянаас үүдэлтэй хөгшрөлтийн эсрэг цогц хамгаалалт Анеса брэнд хамтран ажиллаж байгаа. За Монгол ер нь бид нар өөрсдөө нар салхи хоёроос нүрэ арьсаа хамгаалахгүй бол бидний ингээд нэг юм харлаад байгаа бол ерөөсөө нар салхи хоёр л доо. Нар салхи хоёроос л болж байгаа. Тэгээд энэ Shiseido Group-ийн 100 гаруй жилийн хитяган туяаны судалгаан дээр үндэслэсэн энэ бүтээгдэхүүнийг онцлог нь гэх юм бол ингэдэг юм байлээ. Энэ нөгөө нэг зөвхөн нарнаас хамгаалахаас гадна арьс арчилгааны орц найрлагатай юм байна л да. Тийм учраас ийм жижигхэн хялгсан мөрчлөөг бууруулцдаг, арьсыг чангалдаг. За дээр нь одоо эмэгтэйчүүд чинь ийм нэг нүрэ будахын өмнө ийм нэг суур гэдэг лөө. Тийм юм хийдэг юм байна шүү дээ. Тэрний оронд ч түрхэж болдог гинэ. За хөөрхөн шүү дээ. За та жишээлбэл нарны тос хэрэгэлдэг юм уу? Хэрэгэлдэг. Би 100 хөдөө явах лээрээ бол заавал хэрэгэлдэг. Тэгэхгүй бол би бүр гачин юм болно шүү дээ би чинь. Угаас хар хүн. За тэгэхээр яасан бахна. Манай эрчүүдийн бараг 187% яг тань шиг зөвхөн 100 л хэрэгэлдэг хөдөө гадаа яваа. За тэгвэл эмэгтэйчүүд бид нар бол жилийн 4 өдрөл хэрэгэлдэг. За яагаад гэхээр ер нь бол та нар ч гэсэн уул нь ингэж хөвшчүүл зүгээр юм байгаа.
Тий. Манай эх орон чи өөрөө ямар уур амьсгалтай байлээ. Бид нэр ингээд өдрийн би одоо ингээд жишээлбэл өнөөдөр 5 эфир ингээд ийм хурц тод гэрэл донд сууж юм тий. Тэр ариун нь бол арьсаа нарны тосоор маш сайн амлахтай. Гэхдээ надад энэ Аниасагийн хамгийн сайн таалагдаад байгаа юм нь юу вэ гэхээр Азийн номер 1 нарны цэс гэж явд юм байна. Тэгээд өөрөө энэ брэнд чинь бүр 100 жилийн судалгаанд үндэслэн бүтээгдсэн гэхээр үнэхээр супер. Үнэхээр супер. За тэгээд одоо юу дахин хэлье. Нарны тоснууд нэг юм амар ингээд балиар ингээд цугаарлцсан юм байдаг. Ингээд дүрхэнгүүд ингээд тэнэг ингээд цайраад иддэг штэ тий нэг юм муухай. Тэгээд нэгдүгээрт ингээд зуураад иддэг. Айгу өтгөн зуураад иддэг. Тэгээд ийм наалдамхай мэдрэмж. Ингээд дүрхсний дараагаар тэр хавьдаа ингээд цайраад үдчихдэг. За яг ийм энэ онцгой мэдрэмжнээс болоод хүмүүс нарны тос түрхээд байдгүй юм байна л да. Энэ муухай нарны тос түрхээр ийм байдаг гэдэг ойлголттой байдаг бол Аниаса хэрэглэхээр арьсанд шингээд тос түрхээгүй юм шиг хөнгөн мэдрэмжийг төрүүлдэг. Арьсны өнгнөөс цайрч харагддаг. Эсрэгээрээ бүр үндсэн өнгийг сэргээж гоё юм өнгөлөг толгор гялалцсан санагддаг. Ийм гоё. Зөв. За тэгэхээр илүү дэлгэрэнгүй мэдээллийн 7272 тэгтэг 88 гэдэг утаснаас аваарай. 7272 тэгтэг 88. За тэгээ Аниаса Монголиа гэж латинаар бичээд Facebook руу орох боломжтойгаа. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар хит яган туяанаас үүдэлтэй хөвшрөлтийн эсрэг цогц хамгаалалт Аниаса брэнд хамтран аярлаж байна. Баярлалаа. Чамайг сая энэ ингээд нөр нарны тос ингээ харлуулахгүй ярьсан чинь чимба бүр чихвчээ авч байгаад сонсч шин. Айгу анхааралтай сонслоо сайн надад чи. За таны мэдээ сонсъё. За. Энэ өштэй амар би энийг үзээд уншаад те ингээд бүр шоконд орлоо энэ мэдээг уншаад. Энэ зүгээр юу гэдгийг байж боломгүй балиар заваан юм. Гэхдээ энэ Австралид болсон явдал л та. За. Австралид би ийм заваан юм болсонд бол би үнэхээр харамсаж байна. Яагаад гэвэл би Австралиг маш гоё улс гэж бодож явдаг хүн л дээ. Хүмүүс нь айгүй найрсаг байсан. Намайг очсон хүн байх үед бол бүх юм нь гоё байсан улс байхгүй юу? Них гоё хөөрхөн цагдаа хүүхэн гараад ирлээ. За, Австралийн New South Wales буюу энэ Сидней байдаг мужин. За. Сидней байдаг мужин. Энэ мужийн цагдаагийн албанд ажиллаж байсан хоёр бүсгүй шүгэл үлээгээд. За. Цагдаагийн албаны эсрэг мөр зэрэгцээ ажиллаж явсан мөрдөс нэгтнүүдийнхээ эсрэг гомдол гаргаж тэдний бузар булааг илчилсэн. Бэлгийн дарамтуу. Үгүй. За. 34 настай Мишель Карлтон болон Карен Веб гэдэг цагдаа бүсгүүчүүд нас барсан хүмүүсийн дурсгалыг огтхон ч хүндэлдэггүйгээр цагдаа нар штэ тий. Бусад цагдаа нар нас барсан хүмүүсийн дурсгалыг огтхон ч хүндэлдэггүйгээр үл барам би зогцсхийн зургийг авч өөр хоорондоо шеэрлээд үнэлгээ дүгнэлт өгөөд маазарч хошигноод байдаг тухай баримттайгаар мэдгдсэн. За энэ бол тэ Австралид даяар бүүм болно шүү дээ энэ чинь. Тэгээ штэ. Уг мэдгдсэн мэдгдэлт нь бичснээр бол эмэгтэй хүн нас барсан тохиолдолд заавал бэлгийн хүчирхийлэлд өртсөн үгүүг нь урьдчилсан байдлаар тогтоохын тулд эмзэг эрхтнийг шалгадаг юм байна. Тэгсэн New South Wales-ийн цагдаа нар ингэж шалгах явцдаа эмэгтэй зогцсны эмзэг эрхтнүүдийн зургийг аваад өөр хоорондоо шеэрлэж оноо өгөх зэргээр маазардаг байсан гэж. Яана яасан муухай юм бэ? Би бүр баг огсон. За. Daily Mail Австрали гэдэг сонинд өгсөн ярилцлаганда энэ цагдаа асан бүсгүй маань бүр ийм аргаа барсан хүний үг штэ. Намайг нас барахаар цогцыг минь цагдаа нартай хамтал битгий үлдээгээрэй гэж гэрээсэлмээр санагддгаа гэж. Яана. За. Хүмүүсийн орон зай, нэр төрийг огт тоохгүйгээр эд юмсийн талаар хошигнож байгаа юм шиг эвгүй зураг хөргийг нь шеэрлэж маазраад байгаад нь огт сүрдэг байсан. Дээшээ гомдол гаргасан ч тэгсгээд намждаг байсан. Явандаа би өөрөө хавчигдж ихэлсэн гэж ярьсан байна. За энэ үстэй бид нар нөгөө ажлын чат гэдэг шүү дээ. Яг тэр шиг тийм цагдаа нарын чат байгаа шүү дээ. Тэрэн дундаа шеэрлээд ингээд үзэж хардаг. Йоо. За. Цагдаа нар эмэгтэйчүүдийн хөх болон эмзэг эрхтний зургийг авч үнэлгээ өгч шеэрлэхээс гадна хүнд бэртэл гэмтлээс болж амиа алдсан эрэмдэг зэрэмдэг цогцсны зураг хөргийг аваад бас л маазарч үнэлгээ өгч өөр хоорондоо шеэрлдэг байжээ. Уг нь бол хувийн утас ашиглах WhatsApp ашиглахыг хориглосон байдаг ч гэсэн яг хэргийн газруудад хяналт байдаггүй учраас зураг авч шеэрлсэн байдаг гэж энэ цагдаа явсан бүсгүүчүүд ярьжээ. Бас нэг тохиолдол дээр өөрөө өгсөн ч нохоон тогломоор байгаа үед гээд эзнийхээ зогцсны цээжин дээр сууж байгаа
нохооны зургийг нэлээд шеэрлсэн гинэ. Яана. За. Одоогоор цагдаа асан бүсгүүчүүд гомдлоо одоо ийм мэдээлэл гаргаад байгаа. Гэхдээ энэ мэдээлэл нь цаашид хэрхэн шийдэгдэх мөн энэ хэрэг цаашаа хаашаа эргэж энэ цагдаагийнхан ямар арга хэмжээ авах нь тодорхойгүй байна гэсэн байна. Амар шүглүүлсэн байгаа. Амар шүглүүлсэн байна. Яа. Йой, за одоо энэ өштэй энээс болоод яана гэж бусад улсын цагдаа нарыг хүмүүс бас яг ингээд хардаад эхэлнэ. Тэг нь би зүгээр яг сонсч л байсан л да, зүгээр сонсч байсан шүү. Ингээд манай одоо задлангийнхан ч юм уу шүүх эмнэлэг мэмлэгийнхэн ингээд нөгөө тэнцээч ингээд цагдаагийн актимийнхэн дадлага мадлага хийж байгаа штэ тий. Тэгээ бид нар нүг чат хийх гэж ярьдаг штэ тий. Тэгэнгүүт яг ингээд цогцос орж ирэхэд чадууд тэдэн чад орж ирж шүү өнөөдөр гэж ярьдаг гэдэг. Тэгэхээр тэр ч ихсэн бас л эвгүй санагдчихсан надаа. Гэтэл энэ ч одоо юу вэ? Ямар амар хэрэг вэ? За ажлын хүрээнд ярьдаг тийм жаргон үгнүүд мөгнүүд бол аль салбарт байдаг. Аль салбарт байдаг. Одоо бидний зоргоц моргоцыг бол хүн ойлгохгүй шүү дээ. Тийм шүү дээ. Тэр шиг тийм юмнууд бол байж идэг. Гэхдээ энэ бол арай дэмтдсэн. Энэ бол нөө улаан шугамыг хитрхи том давсан. Тэ? Талигачдыг үл хөндлөхгүй байгаас гадна дотооддоо эн чинь те хувь хүний нууцыг зүгээр дотооддоо тоглоом наргаа бодгоо явж ийн гэсэн үг шүү дээ. Тийм шүү дээ. За сэтгэлдлүүд нь одоо та бодолтой би тэнд ингээд цогцолоод очсон байхад миний хүүхний зургийг авангуудаа за энэ хүүхний хүүх хэр вэ хэд гэж үнэлж ингээл явж ийн гэсэн үг шүү дээ энэ чинь. Нөгөө гэрлэгийн чинь юу ороод ирлээ шүү дээ гэх юм шүү дээ. Йоо, өстой эвгүй юм байна. Найз нөхдийн дунд хошиглон мааз яриа байж болно. Гэхдээ дөрөн төвцтэй хүн байдлаа нас барсан хүний зургийг авч хөгжилдөж явах бол үнэхээр муухай санагдаж байна. Би ч гэсэн өгснийхаа дараа цагдаагийн хажууд зогцыг минь ганцаараг минь битгий үлдээ гэж хүүхдүүдтэй хэлмээр бодлоо гэсэн байна. Ямар муухай босромог жигшүүртэй юм бэ? Өгснийхэн дараа хүртэл эд эрхтнийхэн зургийг авч доромжилж байдаг. Бүгдийг нь халбал таарна. Шүглүүлсэн эмэгтэйчүүд тохироод дуусах байхдаа бүхэл бүтэн цагдаагийн газар энэ хэрэг дээр бууж өгөхгүй байх гэж. Яг үнэндээ энэ хоёр эмэгтэйд бол бас санаа зовж байна. Яагаад гэвэл ардталт нь бүтэн цагдаагийн алав тэр чигээрээ тийм зогсож байгаа. Гэхдээ яг ба ер нь өдөртлгүүд нь мундаг хүмүүс байж байгаад ийм байж болохгүй гэд мэдээлэл гаргаад энэ бас тодорхой арга хэмжээ авагдчих болох юм. Ааха. За, миний хүргэх мэдээ Тайланд болон Малайзийн шуугаар шүү заяа. За өнөөдрөөс 20 жилийн өмнө гэхээр чи 2005 он заяа. Малайзийн Пинанг мужийн Seberang Prai гэдэг хотод байдаг нэгэн томоохон алтны дэлгүүрт хулгай ороод 144 сая Америк доллартай тэнцэх хэмжээний алтан эдлэл хулгайлагдаад хулгайч нь бүр газрын гавар ороод Тайланд руу зүгтсэн гэдгээс өөр ямар ч мэдээлэл олдоогүй хэрэг илрээгүй ингээ 20 жил өнгөрсөн байхгүй юу? За тэгсэн юм уу зөөлөгч баригч байгаа юу да хажуудаа хан хэнтий ханхааж байгаа доо тий. За тэгсэн чинь яасан бах нь? И Бонглун гэдэг хулгайч дахин нэг удаа одоо 4 сарын 8 буюу өчигдөр 8-ны өдөр бас л $200,000 үнэтэй алтан эдэл хулгайлаад хээр нэг мото унд цугтаад мотогоо 300 метрийн цаана хаяад ор сураггүй алга болсон энэ хэрэг Тайланд болон Малайз даяар шууган болж байна. Дахиад алдцсан. Йоо. Сайн нэг нөхөр баригдсан зураг яваад шүү дээ. Яагаад алтны хулгайчийн тухай хэрэг дээр шуугаад байгаа юм болоо гэсэн чинь одоо би яг амар юм ярих чинь заяа. 61 настай энэ эрэгтэй нь хүсний алуурч юм байна. Ехүди. Бүр одоо бидний кинон дээрээс харж байсан тэр айхтар мэрэгчлийг хулгайч дээрэмчнийхээ хажуугаар давхар эзэмшээд 10 гаруй хүний амийг захиалгаар хөнөөсөн хэрэгээр Малайз Тайландад 90 суруулагдаж байсан ийм луугрын нөхөр юм байхгүй юу энэ чинь. За ямар тач наргины чи мөрдөх цагдаа олдохгүй юм шүү. Ямар тач нас дээр гарсан хэрнээ одоо ч хулгай хийгээд явж байгаа энэ нөхрийн зураг хөрөг цацагдсны дараа малайзчууд нэрэн ялангуяа Малайзийн залуу үеийнхэн маш их ширэлж байна. За манайхаар бол одоо эрийг нас уулыг цас гэдэг шиг өтөлж нас нь яваад хулгайгаа хийж чадхаа байдгүй юм бах та гэх мэт ийм утгатаагаар хошигнож ширэлсэн нь бол маш их харагдаж байгаа. За сэтгэлдлүүд нь хулгайч гэсэн тэтгэрд суух хэрэгтэй гэж хаанаас ч үлээ уншиж байсан юм аа. 61 нас хүрчгээ занга тавьдгүй л бол та хамаг мэдрэмж нь байхгүй болчдгүй юм уу? Ясныг хулгайч өвөө энэ да гэд ийм сэтгэл өчээд хүүхдүүд шээрлээд байна заа юу. Яа хүүхэд байхад энэ хүний тухай телевизийн мэдээгээр ярьдаг байсан штэ. Үзээд их айдаг байсан чинь одоо харсан чинь жирээлтийг өвөө юм штэ. Зүгээр л орж ирж байна. Гэхдээ л баригдахгүй байх гэхээр мундаг юм аа гэд бас хүүхдүүд штэ хүүхдүүд ингээд зүгээр орж ирээ хаалганы онгорхоо орхиод
хаалгандгүй бүр сандал мандал хавчуулж байгаа. Өө наач. Бүгдээрээ за би яалон бэм байна гингүүд бүгдээрээ ухаалчт юм байгаа зү. Тийм байгаас тээ. За тэгэнгүүтээ зүгээр ингээ гэрээсээ юм авж байгаа юм шиг аваад алтан гинж мэн жилдэ бусан юмнуудыг зүгээр яг гэрээсээ авж байгаа юм шиг аваад нөгөө хүмүүс нь бол ухаал цуцт юм байна шүү дээ. Тийш дээ. Тэгээд лангууныхын цаана орж мэрэгжлийн алуурч юм чинь те. Амар ёо. Амаа битгий алаачаа зүгээр алтан аваад арилаач л гэсэн юм байна. Тийш дээ. Цаана нэг гараа авсраал ингээд байгаа сте те. Амар. За тэгээд дахиад нэг сэтгэл үлдэгдсэн байна. Өөр өчтөчнөө хэргийг энэ хүнийг хийсэн гэдэг юм билээ. Хит хитэн алтны хулгай 2 3 ч ус төрчин эргийн ард энэ хүн байдаг гэж уншиж байсан. Нарныхан байтугай нарсныхан ч энэ өвгөөс айдаг гэсэн гэж байгаа юм. Хүүдээ. Наа ч юм бүрээд амар одоо. Зүгээр орж ирэл тийм үстэй. За зайлцгаа би тэр байна шүү гэж яах шиг. Зүгээр эрүүгийн илмээд байгаа байхгүй. Бүгдээрээ ухаан алдаад унцт юм байна. Харин тийм. Йоо, эстэй. Утаад алга болж шнэ юм уу алтныхан ч. Кино энэ бол бидний ийм үйлдэлийг кинон дээрээс л хардаг штэ тий. Гэтэл бүр яг боддоороо юм амар юм байна. За энэ үрээд 2025 оны 4-р сарын 9-ний лав гарагийн 400-гийн шуугаар нэвтрүүлдэг радион 3-р студиэс шуугах тусам нягтал гэсэн уриатаагаар шууд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Хитягаан туяанаас үүдэлтэй хөшрөлтийн эсрэг цогц хамгаалалт Аниаса брэнд за мөн мини салями өхрийн махан жеркэгээрээ очир дагинсын Hello брэнд хамтран ажиллалаа. Баярлалаа. Баярлалаа Анжгаа. За баярлалаа. Өргөлөд эрхэм сонсогчдаа загварын ихэнд явдаг радио мэдээг үйл авч сонссны дараа 2-2-5 нэвтрүүлгийн хашигтын дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3